Арай төргөө үзэгчтэй мэдээ эхлэж байна. Мэдээ бол баримт, бид баримтыг баталгааж болно. Манай өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөр Монгол улс хэмнэлтийн горимж шилжиж экспортод дэмжинэ. Зөвшөөрлийг төдөлзүүлэхээс илүү одоо бид нар экспортыг бүхнийг экспортод гэж ингэж валютын өсвөр. Сайжруулсан шахмалтуулж өнөөдрөөс эхлэн үндсэн үнээр худалдаалагдана. Би өнөөдөр цэцэг мөнгө аваад одоо би нүүс авах явж лээ л да. Надад тэр хүрэлцэхгүй байж тээ минийх ба. Хордлогын ярилтаа тусламжийн үндэсний төвд өдөр тутам амиа хорлох зорилгоор ийм уулсан 2-3 хүн ирж байна. Эмийн бодисыг бол ер нь өсвөр насныхан залуусын дунд бол одоо айгүй ийм хэмгүрлэн бодис хордлого бол нэлээд байгаа. Нохоо муур зарсан бол орлогын албан татвар төлдөг болно. Энэ хууль маань өөрөө эзнийг болохоор хариуцлагажуулах гол зорилго. 108 дугаарт багшийн ёсны зөрчил дарамтын мэдээлэл баггүй ирж байна. Ялангуяа багш хүүхд хоорондын харилцаа, тэгээ сургуулийн нийгмийн ажилтан, сургууль дотор байрны асуудлууд тэгэл манай дуудлага бас орж ирдэг л дээ. Эдгээр олон бус мэдээллийн дэлгэрэнгүй үзэгч та бүхэнд хүргэнэ. Эхний мэдээ хүргэе. Улсын хурлын өнөөдрийн нэгдсэн чуулганаар эрдэс баялагын салбарын хөгжлийн бодлого, цааш тэмцээг хандлага, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн бол мөн нэр бүхий улсын хурлын 5 гишүүнээ санаачилсан газрын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын ороонд шилжүүллээ. Аварын гэрэл ассан Монгол улсын эдийн засаг энэ онд ч мөн уул уурхайн салбарын халааснаас зүгтнэ. Уул уурхайн салбар энэ оны улсын төсөвт 426 их найд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр урьдчилсан тооцоол гаргаад байна. Түүхэнд байгаагүй өндөр орлогын нүүрс цэс алт зэрэг экспорт онгодлох түүхийдүүд уламжлал ёсоор бүрдүүлнэ. Тухайлбал цэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6400 Америк доллараар тооцсон бол экспортын биет хэмжээ нь 1.2 сая тонн, мөнгөн дүнгээр 1.8 их найд төгрөгийн орлогыг дан ганц цэсийн баяжмлын борлуулалтаас олохоор төлөвлөжээ. Харин нүүрсний хувьд 36.8 сая тонныг экспортлож, ойролцоогоор 1.6 их найд төгрөгийн орлого олох төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн алтны нэгжийн үн $2000 давсан нь түүхэнд байгаагүй дээд хэмжээнд үнэлэгдэх болсон. Үнэт металлын экспортын үн өндөр байх тусам манай улс гадаад валютын нөөцөө бүрдүүлж төгрөгийн аншийг дэмжих боломж бүрдэнэ. Харамсалтай нь экспортын гарц муу байгаагаас боломжоо бид өдөр хоногоор алдаж байгааг санах хэрэгтэй юм а. Энэ утгаараа өнөөдрийн улсын хурлын нэгдсэн чуулганаар эрдэс баялагын салбарт тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцэх үеэр салбарын сайд дараах мэдээллийг хийж байна. За салбарын цаашид хэрхэн өмчийн хэлбэрээр явуулах ёстой вэ гэж зорих байна. За салбар маань 1990 оны хүртэл социализмын бүтээн байгуулалтын үед бол мэдээж зөвхөн төрийн одоо өмчийн компаниуд дийлэнх нь байсан. Тэр үед уурхайч үндсэндээ баг гарын 27 уурхай байдаг байсан да. Орон нутгийн 15 уурхай, Эрдэнэт, Багнуур, одоо Монгол Рос Сэдмэт гэдэг. За 90-ад оноос хойш бол манай салбарт уул уурхайн салбар, олборлох, хайгуулын ажил, олборлох салбар бол эрчимтэй төлхөө хөгжиж ирсэн. Энэ бол хувийн хөвшил манай салбар руу орж ирсний, мөн гадаадын хөрөнгө оруулалт орж ирсний одоо үр ачаар уул уурхайн салбар өсрөнгөө хөгжсөн. Шинэ техник, технологи орж ирсэн. Хувийн хэлбэрийн байдаг маш олон давуу талууд манай салбарт орж ирсэн. Өнөөдрийн байж байгаа нөхцөл байдал бол төрийн хөвшлийн өмчийн компаниуд байна. За хувийн хөвшлийн олон аж ахуйн нэгжүүд байж байгаа. Төр хувь хоёр нийлсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд ч байж байна. Энүүн дээр тодорхой энийн мэдээж одоо аль алины дэмжлэггүй байх. Аль ч чиглэлээр хөрөнгө оруулалтыг бол. За энийн хязгаарлал, энийн боон, энэ ерөн цааш хэрэггүй гэсэн зүйлийг бол улуурхайн хөдөлгөөний яамнаас бол тодорхой ямар нэгэн чиглэл бол барих ёсгүй гэж бодож байна. Бид нар хайгуулын тусгай зөвшөөрөлдөр бол зөвхөн хувийн хвшлийн юунууд орж ирдэг. Хайгуулын тусгай зөвшөөрлийг ялангуяа одоо хувийн хөрөнгөөр хийж байгаа хайгуулын ажлууд бол цаашдаа эдгээр компаниуд хайгуулын ажлаа хийгээд одоо ашиглалтын лицензээ аваад явах нь бол давуу эрхтэй хуулиараа баталгаажсан нээлттэй байдаг. Тийм учраас нэг талаас нөгөө талаасаа бол үндэсний баялагын сангийн тухай хууль орж ирж байгаа. Үндэсний баялагын сангийн тухай хууль дээр бид нар өнөөдөр улс тодорхой хэмжээгээр иргэдэд хуваарлах газрын баялаг одоо байгалийн баялагийг иргэдэд тэгш шударга хүртээх зарчим төр улс өөрсдөө хийж байна. Дэлхийд дээр байдаг 120 янзын баялагын сангууд байж байгаа. Эдгээр баялагын сангууд дотор маш их нь бол үндсэндээ төрийн бодлогыг хэрэгжүүлж яадаг энэ салбарт. Монгол улс ч гэсэнтэй энэ одоо бодлоготой хөл нийлүүлэн алхахаар үндэсний баялагын сангийн тухай хуулийг улуурхайн үндүүлдвэрийн яам
өөрсдийнхөө харж байгаа өөрсдийнхөө одоо бодлогодоо уялдуулаад боловсруулад засгийн газрын хэрэглэх газарт засгийн газрын хуралдаанаар хилцүүлэхээр өргөн барьсан байж байгаа. Үүнтэй уялдах юм бол бас төрийн авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээ, төр энэ хуваарлт дээр орж ирэх асуудал нь бол бас баялагын сангийнхаа хуулиараа дамжигдаад явах ёстой учраас бол төрийн эзэмшил эрдэс баялагын салбарт зайлшгүй үргэлжлээд байх ёстой гэж үзэж байна. Цаашид эрдэс баялагын салбарын хөгжлийг төрөөс дэмжихийн тулд хайгуул, үйлдвэрлэл, экспорт гэсэн цэглэлээр тодорхой түвшинд дэмжлэг үзүүлж анхаарч ажиллах шаардлагатай байгааг салбарын сайд онцоллоо. Улсын стратегийн чанартай бараа бүтээгдэхүүний импортыг гайлын татвараас чөлөөлөх, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төр шуурхайлан дэмжиж, бодит өрөөгөөжиг цаг албалгүй хүртдэг байх бодлогыг баримтлаж ажиллах шаардлага бий гэдгийг их хурлын дарга онцолсон юм а. Экспортыг нэмэгдүүлэхэд уулуурхай хөндүүлдвэр яам онцгой өрөөгөр болт. Одоо энэ үед бид алтны болон энэ экспортын үйлдвэрлэлд дэмжиж, экспортын үйлдвэрлэлд онцгой анхаарах хэрэгтэй. Ийм хууль оруулж ирж болно. Экспортыг бүгд шатанд дэвшээ. Тэр зөвшөөрлийг төдөлзүүлэхээс илүү одоо бид нар экспортыг бүхнийг экспортод гэж хэлмээр. Ингэж валютын нөөц бүрдэнэ. Импортыг орлох, импортын зардлыг хэмнэхээс өөр аргагүй боллоо нөхцөл байдал. Үндэсний үйлдвэрлэлд дэмжиж, үндэсний худалдаа дэмжих ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Энэ чинь энгийн үе биш болчиход байна шүү дээ. Онцоос онцгой байдал болж байна. Шудраг өсвөрлөлтөөн хэрэглэгчийн төлөө газар ажиллах хэрэгтэй. Тэр үндэслэгүүгээр үн нэмээд энэ тэнд одоо далиндуулаад одоо бас дайны хажуугаар дажин гэх шиг юм гарч байгаа юмнууд байгаа юм байна. Хувийн хвшлийнхаа одоо санаачлалыг дэмжих хэрэгтэй. Алт зэс нүүрс экспортоо тултан дэмжих хэрэгтэй. Экспортынхаа бодлогыг хангалттай хийх хэрэгтэй. Тээврийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Санаачлагтай ажиллах хэрэгтэй. Энэ бодит байдлаа ард түмэнд үнэн зөвөөр хэлэх хэрэгтэй. Ийм учраас одоо ирэх нэгдүгээр өдөр хэлцээд одоо бид нар энэ онцгой нөхцөл байдалд цэргийн тусгай ажиллагаа зэвсэг төмөргөлдөө одоо юу гэж нэрлэн энэ үед үүсэж байгаа нөхцөл байдлаас шалтгаалсан энэ импортыг дэмжиж, импортыг хязгаарлаж экспортыг дэмжих. За экспортыг дэмжихдээ одоо экспортын бүх төрлийн үйлдвэрлэлийг дэмжих. За энэ гол нэрийн бараа бүтээгдэхүүн, стратегийн бараа бүтээгдэхүүн, гурил будаа, ургамлын тос 9 төрлийн стратегийн бүтээгдэхүүн байгаа. Газрын тосыг оруулаад энэ бүтээгдэхүүнийхээ импортыг одоо хангамжийг докторжуулах, үнийг доктортой байдлах, нөөд гайлын татвараас шаардлагатай бол чөлөөлөх. Тэг бүх холбогдох арга хэмжээг цаг аллалгүй одоо сүржигнэлгүй нэг яриад байдгүй зохион байгуулах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр бол улсын их хурл засгийн газар бодлого чиглэлээ нийлүүлж, хүчээ нийлүүлж ажиллая, хүчээ нэгтгэж ажиллая. Ард түмэн бол энийг зөв ойлгож хэмнэлтийн гормоор ялангуяа импортын шатхууны нэрлэлэнтэй хэмнэлтийн гормтой хандаач л гэж уриалж байгаа. Одоо энэ хүнд үед бол одоо хүчээ нэгтгэж хаана зөв ойлголт бий болгож яж биш энэ хямралыг даван туулнаа. Монгол улсын эдийн засаг онцгой байдалд зарласан учраас төрийн яам агентлагт хамгийн газар судалгаа хийх, төсөл боловсруулах, дизүү гаргах нэрийдлэр үргэлжлэн зардал гаргадаг болох хэрэгтэй гэж давхар санууллаа. Өөрөөр хэлбэл төсөв хэмнэхийн тулд төр өөрөөсөө эхлэж бүсээ чангалах шаардлагатай байгааг анхааруулж байна. Дөрөвдүгээр сар гарч сайжруулсан түлшний үн нэмэгдсэнтэй холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний хомсдол үүсэх эрсдэл үүсэж байна. Борлуулалтын цэгүүдээр түлш дууссан, за аль эсвэл иргэд 2-оос дээш шуудаг нөөцлж байгаа гэдэг шалтгаанаар борлуулалтгүй болж байгааг мэдээллээ. За өнөөдрөөс эхлэн шахмал түлшний үн 50% хямдралтай үнээсээ цуцлагдаж, за 3750 төгрөгөөр худалдаалагдаж эхэллээ. Сайжруулсан шахмал түлш 50% хөнгөлөлттэй үнээр худалдаалагдах хугацаа өчигдөр дуусч, өнөөдрөөс үндсэн үн буюу 3750 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хүчит чонхор захын ойролцоох түлш борлуулах цэгүүдэд шахмал түлш байсангүй. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор шахмал түлшний хомсдол үүсэх магадлалтай байгааг борлуулагчид хэллээ. Нэг ингээд одоо өнөөдрөөс хахгуулаад 3750 гээд тэгээ 4 сарын 1-ээс тий 5 тонн түлш сая одоо үйлдвэрээс гарч ийн гэж байна. Тэгээ өнөөдөр зэгтээ хамгийн гол нь 3750-аараа. Зуны улирлын хүүтэс сэрийн өдрүүдэд иргэд гал төлж гэрээд дулаацуулах хэрэгцээ гардаг. Харин тэр үед өнөөдрийн байдлаар 6000-аас 6500 төгрөгийн хооронд зарагдаж байгаа модны үн нэмэгдэж, шахмал түлшний олдоц мууддаг талаар иргэд ярьлаа. Иргэд голдвол модл хэрэгэлдэг шүү дээ. Нүүрс модны үн хэмжээ нь ер нь л тэгэл нэг
жижиг шуудаагаар л авдаг шүү дээ. Бид нөгөө нэг жижиг ууттай байгаад байдаг. Тэгээд 100 болохоор чинь үнэ нэмэгдчихдэг шүү дээ. 7000 нодлон ч одоо бараг 7500-500-аас дээш байгаад гэсэн махаа. Өөрөө жоохон сэрүүх хөдөл хэрэглэндээ. Хүнтүрчний олдсон юм зөний адил хэр байдаг вэ? Олдсон жоохон муу шүү дээ. Нэг саалт гэх тээ. Мод их хэрэглэнэ. Төлшөөс илүү мод их голцоо хэрэглэж байгаа. Зуны цагт бол. Бидний үн ер нь хэр байна? Хэмжээг нь Үнэтэй л энэ одоо яах үнэтэй гэдэг одоо. Шуудаа төлөө чинь энэ чинь 6500 гэж. Тэ одоо тэгээд яах үнэтэй гэдэг авч шилэн тэгээд хэрэлж байна одоо яах. Энэ удаа бид хараа нүүрс одоо өнөөдөр одоо хэд вүлээ 1000 хэдэн зуун. Тэгвэл өнөөдөр 3750 болох гэж байна. Бид нар яаж төлөө нүүрс авах вэ? Одоо би нүүрс авах явж лээ л да. Надад тэр нь хүрэлцэхгүй шүү дээ минийх ба. Улаанбаатар хотын 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдардаг. Эдгээр өрх жилд дунджаар 66 шуудаа мод 3.3 тонн нүүрс хэрэглэдэг гэсэн тоон судалгаа байдаг. Энэ нь жилд нэг өрх 900 орчим мянган төгрөгийг зөвхөн гэрээ дулаацуулах зорилгоор зарцуулдаг гэсэн үг. Тиймээс гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах, дэд бүтцэд хамруулах хэрэгцээ нэн шаардлагатай байгаа юм. Ингэснээр иргэдийн санхүүт хэмнэлттэйгээс гадна агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлөх юм а. Манай улсад олон улсын жишг стандартад нийцсэн гэрийн тэжээвэр амьтан тэжээх журам стандарттай болох хяналтгүйгээр үржүүлэх тоо толгойг нь багасгахын тулд буудаж устгах аргыг өөрчлөх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин зайлшгүй хэрэгцээтэй байгааг хүндэж байна. Тиймээс азтай савар төрийн бас байгууллагаас санаачлан амьтад амьдрах эрхтэй төслийг эхлүүлээд байна. Манай улсад тэжээвэр амьтантай холбоотой хууль эрх зүйн орчин байдаггүй улмаас хэн дуртай амьтдыг ашиг олох хэрэгслээ болгон үржүүлж зарж байгаа нь гудамжинд гарах амьтдын тоо толгойг нэмэгдүүлэх нэг шалтгаан болтгоо. Тиймээс азтай савар төрийн бас байгууллагын байгуулсан тэжээвэр амьтны эрхийн төлөө сан төрийн бас байгууллага нь 2020 оноос эхлэн Монгол улсын гэрийн тэжээвэр амьтадтай холбоотой аливаа харилцаа асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах, нохоо муур тэжээдэг хүмүүсийн хариуцлагын тогтолцоог сайжруулах, эрх зүйн орчин бий болгох, гэрийн тэжээвэр амьтдын эрхийг хамгаалахад чиглэсэн хуультай болохыг олон нийтэд уриалсан төслийг хэрэгжүүлж байна. Энэ хууль маань өөрөө эзнийг болохоор хариуцлагажуулах гол зорилго нь. За юу гэсэн үг гэх юм бол эзэн хариуцлагатай байх юм бол тухайн нохоонд ямар нэгэн асуудал үүсэхгүй, одоо тэр гудамжны нохоо ихсэхгүй гэдэг ч юм уу, эзэнгүү ингээд гэрийн тэжээвэр амьтан ихсэхгүй, тоо толгойг нь хийж чадна. Хамгийн гол нь эзэн өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй. За та нохоо тэжээхийн тулд яах хэрэгтэй? Заавал спецлэг хийх хэрэгтэй. Хэрвээ үржүүлэхийг бол за үржүүлэх юм бол хуулийн этгээдийн тэр зөвшөөрлөө үржүүлэх үйл ажиллагааны зөвшөөрлөө аваад явна. За үүнээс гадна яах нь нохооны эрүүл мэндийг одоо ханган дээр вакцины тулганд нь хамруулсан байх хэрэгтэй бүрэн. За эмнэлгийн үйлчлэг авсан байх хэрэгтэй. За тэгээд чипжүүлээд бүртгэлийн нь бол хийлгэсэн байх хэрэгтэй. Ингэж та нохоод хийж. Үгүй ээ. Хэрвээ эдгээр зүйлүүдэд аль нэгийг зөрчсөн байх юм бол цаашлаад хариуцлагын арга хэмжээ бол яригдчих эхэлнэ. Манай улсын хэмжээнд одоогийн байдлаар 220-оос 250 мянган өрх гэртэй амьтан тэжээдэг бол альбан бус тоогоор 300-аас 320 мянга гаруй эзэнгүй нохой муур байна гэсэн тооцоол байна. Нийслэлд гэхэд жил бүр 80-аас 90 мянган нохой муурыг хүнлэг бус байдлаар буудаж устгадаг. Энэхүү ажилд дунджаар 1.2-оос 1.8 тэрбум төгрөгийг төсөөлдөг байна. Гэвч хүмүүсийн хариуцлагагүй байдал үржүүлэхэд тавигдах хяналт шаардлага тутмагаас болж жилээс жилд эзэнгүй амьтдын тоо бууралгүй төсвийн мөнгийг үр дүнгүйгээр зарцуулдаг. Нэг нохойг буудан хороход 15 мянган төгрөгийн өртөгтэй. Гэтэл зарим тохиолдолд нохой буудагч байгаа онолгүй хүний эд хөрөнгө эрүүл мэндэд халдсан тохиолдлууд ч удаа дараа гарсаар байгаа юм а. Буудлагын үйл ажиллагаан дээр бол хоморыг буудаал байдаг тэгээ одоот л ингээл гудамжинд бас байсаар л байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол гол шийдэл бол биш. Тэгээд мөн одоо дэлхийн айлч улс оронд дэлхийн ерөнхийдөө ингээд амьтны эрхийг хамгаалдаг улс оронд бол энэ буудлагын арга хэрэгсэл бол байдаг. Энэ бол гэрийн тэжээвэр амьтны харигслал гэж үздэг. Энэ буудлага бол ерөнхийдөө огт байх ёсгүй гэж үздэг. Хооллын айлд өглөөрт ингээ хичээл тавьж байгаа хүүхдээ хажууд ингээ буудлага хийгээд нөгөө нэг одоо тэр буудуулсан нохоо ингээ татганаа тавьж байгаа тэр хүүхдийн сэтгэл зүйд бас ямар байх вэ те. Энэ бол өөрөө маш буруу хэрэг. Иймэрхүү тохиолдлууд бол маш их гардаг. За тэгээд бас үүнээс гадна тэр нохоо мурч өөрөө хөдөлгөөнт бай учраас тэр ингээд бас өөр хүн онох ч юм уу эсвэл ий төрөнгө онох тохиолдлууд бол ерөөхдөө гарч ирсэн. Манай улсаас бусад оронд амьтдын тоо толгойг цөөлөх зорилгоор буудан хороо харахыг хэрэгэлдэггүй.
Энэ нь маш харгас бөгөөд үр дүнгийн арга юм а. Тиймээс олон улсын жишг стандартад нийцсэн гэрийн тэжээвэр амтан тэжээх журам стандарттай болох амтан тэжээж буй хүмүүс тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх үүднээс амтны эрхийн тухай хууль журам зайлшгүй хэрэгцээтэй байгааг сануулж байна. Өргөжлүүлэн зарим мэдээллийг хураангуул өргөж байна. Өнгөрсөн оногт коронавирусын халдварын 127 тохиолдол шинээр батлагдсан байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 70 нь Улаанбаатар хотод 57 нь орнуудад бүртгэгджээ. Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй. Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 283 хүн хэвтэн эмчилж байгаа бол 860 хүн гэртээ тусгаарлагдан эмчилж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 46 хүүхэд бол 16 жирэмсэн эмэгтэй байгаа юм. Эмчилж байгаа иргэдийн 11 нь нэн хүнд, 53 хүнд, 190 хүн өвтөр, 29 нь хөнгөн онцтой байгаа юм а. Сэлэнг аймгийн ерөө сумын Ялбаг их газар уул уурхай болон хууль бус олборлтын улмаас эвдрэл орсон байдаг. Тиймээс тухайн бүс нутгийн 340 га газрыг нөхөн сэргээх хүсэлтийг байгаль орчин аялал жуулчлалын яамнаас оюутлогоо компани хүргүүлсэн байна. Улмаар оюутлогоо компани зүгээс тус газарт нөхөн сэргээлт хийх болсныг мэдгдэжээ. Өнгөрсөн онд ерөө сумын нутаг дэвсгэрт хэн шалгалт хийхэд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжтэй 4 үйлдэл илэрсэн байдаг. Улмаар тус газарт экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг явуулсан юм а. Зам хөндлөн гарч явсан 13 настай хүүхэд хүнд механизмд мөргүүлж амиа алдсан харамсалтай хэрэг үүсгэж гарлаа. Тодорхойлбол 3 дугаар сарын 31-ний 11 цаг 45 минутын орчим Баян зүг дүүргийн 14 хорооны нутагт орших 62 дугаар цэцэрлэгийн урд автозамд Volvo маркийн тээврийн хэрэгсэл буюу хүнд механизмын жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ зам хөндлөн гарч явсан 13 настай хүүг мөргөж амь насыг нөхрөөжээ. Уг хэрэг тээврийн цагдаагийн алба мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Сануулгад улсын хэмжээнд 7 хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 12 хүүхэд гэмтэж, 1 хүүхэд амиа алдаад байна. Өсвөр насны хүүхдүүд зориудаар буюу санаатаагаар амиа хорлох зорилгоор олон эм давхарлан ууж эрүүл мэндийг хохироох мөн амиа алдах явдал гарсаар байна. Хордлогын яаралтай тусламжийн төвд нэг өдөртөл гэхэд эмийн тунг хэтрүүлж амиа орлох гэсэн 2-3 хүний дуудлага бүртгэгдэж байна. Хордлогын яралтай тусламжийн үндэсний төвд насны хүмүүс амиа хорлох зорилгоор эмийн тунг хэтрүүлж эмэнд хордож ирдэг. Гэхдээ өсвөр насныхын дийлэнх хувийг эслэж байгааг эмч нар хэлж байна. Иймд өсвөр насны хүүхдүүдээс сэтгэл санааны хувь тогтворгүй байдаг учраас эцэг эхчүүд хүүхэдтэй анхаарал хандуулж тэдэнтэй ойр дотн байх хэрэгтэй байна. Мөн 18-аас 29 нас хүртэлх залуусын дунд амиа хорлолт нэмэгдэж байгаа бөгөөд ихэнхдээ нийгмийн дарамт, стресс бухимдлаас үүдэлтэй байгаа юм а. Хордлогын яралтай тусламжийн үндэсний төвийн хувьд нэг өдөртөл гэхэд амиа хорлох зорилгоор олон эм давхарлан уусан 2-3 хүнд тусламж үзүүлж байна. За ер нь бол эмийн бодисыг бол ер нь өсвөр насныхан залуусын дунд бол одоо айгүй ийм хэмээн хурлаа бодисын хордлого бол нэлээд байгаа. За энэ нь болохоор одоо ер нь бол гэртээ байгаа эмийн санд байгаа л одоо ямар юм бэ ууж ийн олон эмийн холим хөдөл хэржлээ л та. Тий. Ер нь хичнээн тооных ирдэг вэ? Өдрийн дунджаар гэж ярив. За яг хоо ер нь сүүлийн 1 сарын хугацаанд бол хоногт бол нэг 2 хүн бол ирж байна. Юунаас шалтгаалж байгаа вэ? За одоо бол шалтгаан бол мэдээж одоо олон төрлийн шалтгаан байгаа л та. Одоо насны онцлог байна. Тэр хүмүүсийн насны онцлог байна. Дээр нь одоо нийгмийн бухимдал одоо тэгэл цаг агаарын өөрчлөлт одоо улирал солигдох тийм ээ хаврын улирал энтертэй холбоотойгоор ер нь бол ийм уух тохиолдлууд бол их байна. Тэр чинь нөгөө гол нь амиа хорлох зорилготой имийг хэтрүүлэн хэрэглээд байна шүү дээ, тийм. Тэгэхээр сэтгэл зүйтэй шууд холбоотой. Тэгээ ер нь бол сэтгэл зүйтэй бол хамгийн түрүүнд холбож ойлгох шүү дээ. Тийм. Тэгэхээр та нар одоо жишээ нь одоо эмийн хорлогод ороод ирсэн хүмүүс хорлог тайлах үйлчлэг өгсөний дараа ямар зөвлөгөөнүүдийг өгдөг вэ? За мэдээж бид нар одоо урт хордлого тайлах бол эрчим дэмжлэгийг бол явуулдаг. Үүний дараа бол одоо тухайн үндэ тохирсон ямар эмийн бодис хэрэгэлсэн байна. Энтэйгээ тохирсон ийм тусламж үйлчлэгийг зөвлөд явуулдаг байгаа. Монгол улсад амиа хорлох оролдлого хийж байгаа хүмүүсийг хүүсээр нь авч үзүүлээд сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүд дамгаалах болжээ. Учир нь нийгмийн байдал хүндрэх тусам гэр бүлдэх эрчүүдэд ирдэг дарамт ихсдэг байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн авч явах ёстой гэсэн суурь ухаан нь тэднийг хэд стресстүүлж байгааг эмчнэр хэлдэг. Тиймээс эрэгтэй хүүхэд уйлж болохгүй, сэтгэлийн хаттай байх ёстой гэх мэтээр уламжлалт аргаар хүмүүжүүлж болохгүй гэдгийг сэтгэл зүйчид зөвлөдөг. Харин бага наснаас нь өөрийгөө зөв ойлгуулах, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж сэтгэлээ нээхэд эцэг эхчүүд сургах ёстой юм а.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд өдөрт 250-аас 600 дуудлага, жилдээ 120-аас 150 мянган дуудлага ирдэг. Нийт дуудлагын 80 орчим хувийг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдээ үл хайхрах зөрчлийн мэдээлэл эзэлдэг байна. 2018-2019 онуудад хүүхдийн тусламжийн 108 утсанд тухайн жилдээ 100-аас 120 мянга орчим дуудлага мэдээлэл ирдэг байсан бол өнгөрсөн онд 150 мянга болж нэмэгджээ. Энэ нь коронавирусын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөлөөрөө тогтоосонтой холбоотойг албаныхан хэлж байна. Энэ онд харьцангуй буурсан өдөрт 350-аас 600 дуудлага ирдэг байна. Хүүхдийн эрх зөрчигдсөн, хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээллийн ард ихэвчлэн гэр бүлийн харилцаа, үл ойлголцол, арх согтруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэлтэйгээр хүүхдийг үл хайхрах, бие махбодын хүчирхийлэлд өртүүлдэг нь дуудлага мэдээллийг шалгах явцад ил болдог байна. Манай дуудлагыг хоёр ангилж байна л да. Зорилт бус дуудлага гэдэг. Нийт дуудлага багассан ч гэсэн зорилтод дуудлагын маань тоо өссөн. Хүүхд хамгааллын дуудлага маань өссөн гэж ойлгож байна. Ер нь хүүхдийн эсрэг 4 хүчирхийлэл байна л да. Бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл гэдэг. Ер нь үл хайхрах хүчирхийллийн дуудлага бас 20 бусад онуудтайгаа харьцуулахад өсөж байна. Үл хайхрах хүчирхийлэл дотроо ер нь эцэг их байх үүргээ биелүүлээгүй. За наадсхийн бие физиологийн хэрэгцээнүүдээр нь хангаагүй те өмс зөөх, унтаж одоо амрах те анхдагч хэрэгцээгээр нь хангаагүй дуудлага мэдээллүүд бол их ирж. За дээрэс нь сэтгэл санааны хүчирхийлэл бол ер нь 30 гаруй хувиар өссөн өмнөх жилүүдтэй харьцуулахад. Сэтгэл санааны хүчирхийлэл ялангуяа энэ ковидтой холбогдуулж бас байж байна. Дээрээс нь нөгөө ахуйн архиталтай хамааралтай гас болж энэ сэтгэл санааны хүчирхийлэлт хүүхдүүд бас өртөх. Ер нь энэ хүчирхийллийн дуудлагуудын ард дандаа л ахуйн архиталт бас байж идэг. Ахуйн архиталтаас болж дуудлагууд бас өсөж байгаа. Ер нь Сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага 108 дугаарт нэлээд гүрдэг байна. Ихэвчлэн багшийн ёс зүйн зөрчил, үе тэнгийнхний дээрлэхэл, дарамт, үерхэл, нөхөрлөл, гэрийн даалгавар, хичээлийн ачаал гэх мэтчлэн сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөнтэй холбоотой дуудлага байдаг байна. Хуулийн 5 орчин байна л да. Тэгээ сургуулийн орчинд бол яг ер нь багшийн зүгээс тий янз янзын асуудлууд ялангуяа багш хүүхд хоорондын харилцаа, тэгээ сургуулийн нийгмийн ажилтан, сургууль дотор байрны асуудлууд тэгэл манай дуудлагаас орж ирдэг л дээ. Хүүхдийн тусламжийн 108 дугаар нь зөвхөн дуудлага мэдээлэл авах биш, зөвлөгөө бас өгдөг. Хүүхдүүд үе тэнгийнхний харилцаа, зөрчил, хайр дурлал, үерхэл, нөхөрлөл, нөхөн өрчгөн эрүүл мэнд, мэрэгжил, сонголт, гэр бүлийн зөрчил, харилцаа гэх мэт өргөн хүрээнд зөвлөгөө авдаг байна. Хүүхдэд нөхөн өрчгөн эрүүл мэндийн талаар зөвлөгөө авдаг. Тэгэхээр хүүхдүүдээс боловсролын орчин нөхөн өрчгөн одоо эрүүл мэндийн талаарх мэдээлэл арай тутмаг байдгийн болов гэж боддог. Тэгэхээр хүүхдүүд маань одоо өсөн том болж байгаа өөрхөө тий өсвөр насныхаа асуудал, үерхэл нөхрөлийн асуудал, бие хүнийхээ одоо хөгжлийн асуудлаар 108 утсанд хандаж зөвлөгөө бол эсвэл авч байгаа. Эцэгчүүдийн зүгээс болохоор хүүхдүүд маань нөгөө маш их хэмжээгээр одоо дэлгэцэнд онтоод байна. Энэ талаар зөвлөгөө өгч гэсэн зөвлөгөө өгсөн дуудлагуудыг авчирсан байгаа. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод хүүхэд хамгааллын тухай хууль заасан 6, гэр бүлийн хүчирхийлэлд дэмжих тухай хуулийн хүрээнд 7 төрлийн өөрчлөлт үзүүлдэг. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийлэлтэд дэмжих тухай, хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу төр хамгаалах байранд байрлуулж нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлдэг юм а. Өнгөрсөн онд төр хамгаалах 3 байрыг шинээр ашиглалтанд оруулж, улсын хэмжээнд төр хамгаалах 19 байр, нэг цэгийн 13 үйлчилгээний төв тогтмол ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 1 6 дугаар хороонд байрлах гаражийг буулгаж газрыг чөлөөлөх ажлыг хийсэн байна. Тодорхойлбол Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 22-ын Б байрны зүүн талын 28 гараж, 22-ын А байрны зүүн талын 14 гаражийг болгожээ. Тухайн гаражийг буулгахдаа 2021 онд 3 удаа, энэ онд 2 удаа мэдээлэл хүргүүлж ажилласан байна. Мөн Баянзүрх дүүргийн 1 дугаар хороо 24 дугаар байрны зүүн талын 40 гаражийг буулгах ажлыг хийжээ. Чөлөөлсөн газарт иргэдийн санал хүсэлтийн дагуу тогтчил бүтээн байгуулалтын ажлыг хийхээр болсон. Иргэд оршин суугчдын хувьд энэхүү ажлыг дэмжиж дүүрэгтээ ногоон байгууламж, амар суугаалах боломжтой орчин шинээр байгуулж байгаа талархалтай хандаж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэлэн аймгийн Сүхбаатар сумаас Оросын холбооны улсын Хяагт болон Улаанбаатар хот руу өнөөдрөөс өдөр бүр зорчигч тээвэр явж ихсэн талаар зам тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ. Оросын холбооны улс руу зорчих иргэд болон жолооч нар сүүлийн 48 цагийн дотор хийлгсэн PCR шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрэх юм байна. Тасалбарын үн Сүхбаатар сумаас Хяагт хот хүртэл 18,000 төгрөг, мөн Сүхбаатар сумаас Улаанбаатар хүртэлх тариф 40,000 төгрөг байгаа юм байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжид хуралдаан болж шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмыг баталсан байна. Ингэснээр шүүх хуралдааныг онлайнаар явуулах харилцааг зохион байгуулах эргэцүүн орчин бүрдэж байгаа юм а. Шүүх хуралдаанд зайнаас буюу цахимаар оролцуулах нь хэргийн оролцогчоос гарах зардал төсөв, санхүү, цаг хугацаа хэмнэхээс гадна хэрэг нэг шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, шүүх хуралдаан хойшлуулах зэрэг олон давуу талтай юм а. Мэдээллийн хөтөлбөр тодруулахаар үргэлжлүүлж байна. За энэ удаад бид Австри улсын Klagenfurt хотоос дархлаа судлаач Цэрэнхүүтэй зүүмээр холбогдож үзэг штаб мэдээлэл хүргэнэ. За энэ бол ерөөсөө энэ дэлхийд даяараа стратегийн өөрчлөлтөнд ингээд хажмаар орж байна гэсэн ийм эерэг мэдээ болтой байна. За таарах мэдээ гэвэл насваралт ихсэж байна. Насваралт ихсээд байгаа орнуудыг хэлсэн Зүүн Азия, Өмнө Солонгос, Вьетнам. За тэгээд Чили, Америк нэгдсэн улс. Энэ орнууд бол дунджаар 48% өсчтийн насваралт. Энэ дээр артер шинжилгээ судалгаа гарах байх л чухам нөгөө стелс микрон тарчаад эндээс насвараад байна уу? Эсвэл дельтагийн талаар энэ тэр техникийн брифинг дээр юусыг яриаггүй. Дельта тэнд мутацлагдаад байна уу? Яагаад байна вэ гэсэн ийм асуудал цаашаа судлах байхаа гэж бодож байна. За хоёр хөршид хоёрлаа. Хоёр асуулаа. Хоёр хөршид хоёр өөр өнгөл харагдаж байна. Тэгээ Орос Мишустын хэвлэлийн баг хурал хийлээ. Тэгээд Орос бол сайхан болж байгаа байна. 98% омикрон стелс микрон бол тарахад амжаагүй гэсэн ийм дүгнэлт гаргаж штеп. Энэ Орос бол тайван байдалтай байна гэж хэлчлээ. Энэ бол цаашдаа бол ингээд намар хүртэл байна. Гэхдээ намар юу гарахыг хинч мэдэхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сая дээр техникийн брифинг дээр бас тэгэл хэлчихлээ. Одоогор бол шинээр мутант гарна гэсэн тийм юм ерөөс ажиглахдаггүй, бүртгэдэггүй байна. Ер нь бол цаашдаа намар өвлөлийн улирлаар шин бүл гараад ирэхийг хинч үгүйсгэж чадахгүй л гэсэн тийм онолын юм хэлчихлээ. Оросууд мөн тийм л юм хэлчихлээ. Тэгээд Орос нэг айхтар эм гаргачих энийг дараа нь хэлээ. За өмд хөрш. За өмд хөрш өндөрсэй. За Петручийн яран дээр шанх юу гэрчсэн самрчин Шинжааны тухай 17.5 сая юан карантинлэгдлээ гэж ярьжсэн. За энэ өнөөдрөөс эхэлж чинь үндсэндээ өнөөдрөөс эхлээд ингээ бүрэн карантин Шанхай орчиж байна. Тэгээ Шанхай тархалт сонин байж шээ. Тэр ухааны вирустэй төсгүй омикроны тархалт сая Оросд бүрэн хамрагдал та 90% 8% омикронтой байж манайх омикронтой байгаа. Энүүтэй их төс муутай тийм тархалт болчлоо. Тэгээд цахилгаанчилсан хурдаар явж байгаа. Тэгэхээр энэ юу вэ гэхээр стелс омикрон байх л гэж төсөөлж. За тэгээд вакцины талаар. Тэр вакцины талаар тэр Дубайн дугуй ширээний ярилцлаганд аваад хэлэлцсэн байна уу. Энэ бол өчигдрийн брифингээс мэдрэгдчихлээ. Тэр вакцинаас ер нь тэгээд тэр л ухрах тийшээ хандчихлаа. Томооны вакцин биш бол одоо вакцин хийлгээд шаардлагагүй гэсэн л юм яригдсан болтой байна шүү дээ. Би бол энэ мэдээллийн уур амьсгал ерөнхий байдлаас ингэж л дотроо ойлгочлоо. Тэр нь яах гэж вакцин хийчихсэн. Тэгээ хоёр вакцин бол яг тодорхой хэмжээний дархлаа, тэгээ онгон дархлаа энэ тэр юмнууд их сайн нөлөөлөөгүй зүргийн дархлаа бий болгоход нөлөөлсөн л байна гэж ойлгож байна. 3 4 5 бол ерөөс ямар ч хэрэггүй зүйл байсан. Тэгээ энэ вакциныг ерөөсөө ярих болчлоо. Тэгээ сүүлийн үед одоо энэ Герман, Австри, ялангуяа манай энэ вакцин ерөөс шаардлагатай болсон. Халдвар авсан уу гэдэг юм шаардаад байдаг болчлоо.
Тэгээ одоо тэгээд би өөр дөр хийлгэлээ одоо эсрэг мэддэг тэр халдвар авсан уу юу гэдэг штэ гэдэг зүйл штэ тэгээд өчигдөр очил хийлгэлээ. Тэгэл гарч байна одоо 23 мянган эсрэг үйтэй болчихж. Тэгээд чинь яг үгүй эсрэг үйтэй байна гэдэг чинь нэгдүгээр бол хүний онгон дархлаа тэр генийн онцлогтой холбоотой л байх. Нөгөө талаар халдвар аваад яваад байгаа байхгүй би тэрийг мэдэхгүй л ганц тэр толгой явуулсан л болдог гэсэн халдвар аваад өнгөрөөл халдвар аваад. Энэ юунаас болж ирэхээр ихний халдвар маш их хүнд авсан юм уу? Дельта. Плюсыг авчих шиг болсон рүүхээ алдсан юм гэдэг. Тэгэл тэн дээр нэг 600 болоод авсан. Тэгээд дараа нь нэг шинжлүүлэхэд 800 болцсон л байсан ч шинжлүүлсэн ч 23 мянга болцсон л. Энэ юуг харуулж байна вэ? Энийг би яагаад энэ жишээ хэлвэ гэвэл халдвар авахд би нэг удаа хэлжсэн да коронавирусын халдвар авсан хүний дотор үүсэж байгаа дархлаа тэр хиймэл дархлаа шүү дээ. Вакцинаар үүссэн дархлаа. Тийм үү коронавирусээр үүссэн дархлаа хиймэл дархлаа гэж. Тэр дархлааны эдис бол дархлааны эсрэг үед бол дэлхий дээр одоо байгаа хамгийн мундаг 2 вакцин тухайлбал Спутник Pfizer 2-ыг нийлүүлснээс илүү их тийм антиграфик тийм эсрэг бий болох тийм байна гэдэг ийм хэлжсэн. Энэ л тэгээ үнэн болчлоо нэгдүгээр. Хоёрдугаар юуг харуулж байгаа гэхээр энэ нөгөө Альштайн докторын лекцэн дээр гарсан юм л да. Тэн дээр хүн энэ одоо бол том болцсон эндеми болчлоо. Эндемичтэй хүн дасан цогцгол асуудал шүү дээ гэдэг. Тэгээ ингээ хамтраад амьдраад байх гэдгийг үл эвдэм хэлдэг л юм. Ясан цогцох гэдгийг нэрээс ойлгохгүй адаптац яаж адаптац болохыг би гэдгийг ойлгохгүй байсан байхгүй. Яаж дасан цогцох вэ? Асар хэмжээний эсрэг битцээ цэсэн даад болчиход тэр адаптац дасан цогцолт болчтой юм. Маш хэмжээний эсрэг бит түүнийг өөрийг нь тэр томоотой зохицуулчихж шээ. Ерөөсөө мэддэг юм байхгүй. Хамраа ханаднаас амархан зүгээр нэг ганц өдөр толгойж явах юу болол тэгэхээр чим таа болчихтой. Юу ч мэддэг юм байхгүй. Ингээ яваад байд юм байна. Энийг л хэлээд байх шиг байна. Энэ цаашид энийг бас нэг анхаарчмаар юм байна гэж ингэж ойлголоо. Тэгээд тэр вакцинаас ухарна гэдэг л энийг л энэ тал руу дэлхийн стратеги явуулчлаа гэж ингэж ойлгож байна. Тэгээ энэ дельтагийн талаар яагаад ярьсангүй вэ? Энэ асуултын тэмдэг шүү. Эч одоо дельтагаас болж Америк чийлд нас ороо омикрон стелсис болоод нас орч өгдөө ялгаж чадаагүй байгаа шүү. Дүгнэлт нь гараагүй байна. Тэгэхээр чи зэрэгцээд яваад байгаа гэсэн үг байхгүй. А манай монголчуудын хувьд бол их азтай шүү. Орос байна. Манай хоёр чи эрэглэх адилхан гэж байна. Орос манай хоёр шүү. Тэгэхээр тэр томооч нь өөрөө томоо одоо энэ коронавирус чи эрэглэх дагна гэдэг байна шүү. Яг цагуур уур амьсгал эрсдэс ямар байна? 100 халуун өвөл хүйтэн тэгэл цас сенатор байгаль энэ бүх юмнуудыг дагаад байна гэж байгаа болохоор энэ Оростой л адилхан явж байна манайх. Тэгээ манай тултаа дельта байхгүй. Дельтагаа ардах Орос талга. За иймэрхүү нэг гайгүй айтайхан мэдээ байна. Дараагийн асуудал энэ 20-20-ны талаар ерөөсөө Гөрмөсөн сулжлаа, Герман сулжлаа, Орос сулжлаа, манай сулсан. Ерөөсөө энэ 20 хөл хорой бол худлаа л байсан. Яагаад гэвэл одоо ялангуяа томооны үед бол худлаа. Яагаад гэвэл энэ чинь тэр хөл хоройнд баригдахгүй түргэн цахилгаанчлсан ордог. За дараагийн нэг маш чухал мэдээллийг энд бүр зориуд хэлэх гэсэн юм аа. Өнөөдрийн энэ тодруулгын ярианы гол цөм, гол утга учир одоо миний хэлэх гэж байгаа юм зүйл. Энэ юу вэ гэхээр дэлхийн стратеги, гол орнуудын стратеги эмчилгээгээр явуулчлаа. Эч одоо тархалт нь ямар ч утгагүй амар түргэн араас нь гүцхий байхгүй тэр хуучин хэрэгжсэн аргыг вакцин энэ юмнууд чинь өгчөнгөө болчлоо. Тэгэхээр юу вэ эмчилгээ хөдлөө штэ. Тэр нь халдварлах нь гарцаагүй юм байна. Зэрэгцэж орсох нь гарцаагүй юм байна. Дасан зохицох арга хэрэгтэй л. Тэгэхээр эмчилгэл нэгэн талдвар авсан болоодаа л би шинж тэмдэг илрэнгүүд маш түргэн эмчилгээнд орох юм л асуудал. Тэгэхээр энэ юг харуулж байгаа гэвэл эрүүл мэндийн салбар дээр маш том ачаал орж ирж байгаа. Эмчилгээ дээр ялангуяа эмчнэр дээр. Энэ эмч соёлогчдын салхинг бий олон удаа хэлж байгаа.
Энэ хуваар өсөхгүй шүү. Манай Монголд хуваар өсгөх тийм үндслэл байхгүй шүү. Энийг дахин өсгөх чадлаараа 2 дахин эхлээд 3 дахин ч гэдэг. Ингэж л өсгөж хүмүүсийг ажилуулна болохоос зөвөр нь хуваар гэдэг нэг худлаа ороод шаардлага байхгүй болж байна. Яагаад гэвэл энэ чинь тангараг тавьсан байдаг шүү дээ. Монголд би ийм тангараг тавина, Оросд ийм тангараг тавина, Германд ийм тангараг тавина гэдэг тийм тангараг байдгүй шүү дээ. Тэгэхээр дэлхийгээр ганцхан тангарагтай тэр тангарагыг л өргөсөн хүмүүс. Тэгэхээр тэр хангамж эмчилгээ явуулах нөхцөл нь яагаад ялгаатай байх вэ? Үгүй шүү дээ. Энэ чинь тэр тухайн улсын нөхцлөөс шалтгааллахгүй шүү дээ. Тангарагаас шалтгаалж. Нэгэн тангараг тавьсан бол тэр чинь өөрийнхөө амийг хүртэл золиослохоос уцхгүй тийм тангараг байгаа үстэй. Тэгвэл тэр хүний хангамж аль улсад байхаас шалтгааллахгүй эмчнэрийн хангамж үлдээ. Ойролцоо байна. Би ийм үзэл баримтлалыг дандаа баримталдаг хөө. За миний хэлж байгаа гол асуудал бол 3 зүйл байна. Нэгдүгээр шин юм гарсан. Шин юм гарсан. За энэ бол Америкт гарсан юм л да. Америк Английн эрдэмтэд нийлжиж хийсэн тэр Моле Первари гэдэг. Моле Первари чинь бол Америк гаралтай Их Британий эрдэмтдийн хийсэн. Энэ бол эмчилгээ, шууд эмчилгээ нундаг байгаа. Яг энийг үндслэлээр, шинжилгээний үндслэлээр тэндээс санаа авсан өөрсдөө боловсруулж Оросд сая Моле Первари хийчлээ. Энийг зарлж Мишустын бүх одоо эмчилгээний 800 эмийн жагсаал шинээр батлаа шүү дээ. Энийг зарлалаа. Тэрний нэгдүгээрт нь тэр Моле Первари гэж байгаа. Энэ юм бол ерөөсөө юу гэж хэлж байна тэр Мишустэй. Жизнь необходимый препарат. Энэ юу гэсэн л вэ? Энэ чинь одоо хоол хүнстэй адилхан одоо амьдралын өдөр тутмын хэрэгцээтэй зүйлс гэж нэрлэж шээ. Гайхамшигтай юм биш. Манай тарван ширгээд байдаг шиг тэрөө шиг байж. Хэрвээ энэ омикрон халдлал бол тэр эмийг уух тэгэл ерөөсөө ийм л юм бий болгочлоо хожин. За энийг бол тэр SPPR гэдэг компани хариуцж борлуулалт хийх юм байна. Гэдэг болж мэдлээ. Тэгэхээр манайх маш дурган л SPPR гэрээ хийгээл маш дурган оруулж ирээл ерөөсөө энэ хүүхдүүдийн ялангуяа энэ бага насны хүүхдүүдийн дунд тарах чадгаа том нам дарах хэрэгтэй. Ингэж л ойлгож. За цаашид вакцин зөвлөлтөд яах вэ гэдэг дээр зөвхөн томооны вакцин. Томооны гайхалтай вакцин гарчиж энийг бас гэрээ хийх хэрэгтэй манай. Энэ чинь анхны л томооны вакцин шүү дээ дэлхийд дээр МИР-19 гэдэг. Энэ чинь ямар томоо байхаас шалтгааллахгүйгээр бүх төрлийн томооны эсрэг вакцин байгаа байхгүй юу? Нэг л удаа МИР-19. Энэ түргэн гэрээ шаардлагатай болохоо гэж ингэж ойлгож байна. За өөр нэг асуудал. Монгол улс даяарлал омикронтой байна. Стелс омикроныг би нэг жоохон тархсан байх зүйл дэгдээгүй гэдэг тэр бол одоо 100% итгэлтэй байна. Дэгдэхчгүй байх гэж ойлгож байна. Яагаад гэвэл манайх чинь улиралын чанартай л томоонд өртдөг ард юм. Релеф тийм. Тэгэхээр одоо ингээд энэ хүүхдүүдийн ялангуяа энэ хүүхдүүдийн энэ амарчаад байгаа энэ омикрон доороо пик часна дууссан. Одоо доош унана гэж ойлгож байна. Хэдэн хоногийн дараа л навсаад л унж. Тэгэл хавар 100 бол ер нь монголч сайхан тайван амьдран дөө. Тэгээ тэр намрын тэр нэг фантаз болох ч юм болохгүй ч юм уу тэр стреснаас аваад яах вэ л гэж байна. Энэний тулд яах ёстой вэ? Одоо яах ёстой вэ? Энэ маш чухал. Энэ бол омикроны дараах синдром, дельтагийн дараах синдромоос их өөр байна. Маш их өөр байна. Дельтагийн дараах синдром бол хэцүү байсан. Тийм санамж гена байрыг ларсаар юм тоордог, санамж моддог, мартам хаавалдаг, чонон өрөөсгөл. Энэ омикроны дараах синдром бол зүгээр энгийн үгээр хэлэхэд эргэж уцдаг синдром. Дуусчдаг, идэгчдэг, эргээл дахиад тусдаг, дахиад идэгдэг, дахиад ингэж нэг эргэж тусдаг ийм нэг юм байна.
Нөгөө нэг юм нь штам нь үлдээд байна бас дэлгэд байдлаа штам нь үлдчихэд. Тэгээ штам нь болохоор бактери үүсгээд байна шүү дээ. Энэ бол бас ноцтой зүйл шүү дээ. Энэ бол янз бүрийн тэр омикроны штам одоо биеийн дотор мутацлагдаад бактери болоо хувираад янз янзын бактери биш туберкулезын бактери гэж. Папиллома гэж ярьсан. Ийм бактери руу шилжээд байна. Ямар тач одоо тийм шинэ ухааны нэгдсэн ойлголтоор батлагдаагүй ч гэсэн ямар ч байсан савхар зүр үүсгэж. Мөгөн зүр үүсгэдэг нь баталсан 6 төрлийн мөгөн зүр үүсгэж байгаа. Савхар зүр үүсгэж. Тэр савхар зүр бол их хосолтой хүний дотроос нь ичдэг л цул тав хэрэгтэн дээр. За иймэрхүү чухал мэдээллийг өнөөдөр ингээд хэлье гэж бодсон юм аа. За танд баярлалаа. За баярлалаа. Ингээд таах өнөөдөр онцлог өдөртэй жилдээ ганц удаа тохиолддог. Би одоо мон дархлаа сэргээх бас чухал зүйл инээд л гэж ярьдаг. Тэгээд маш сайхан инээгээ таваарай ганц ч болов гэж. Ерөөдөө таах баярлалаа. За үзэгчдээ бас анхааргийн тодруулга энэ хүрээд өндөрлөж байна. Хөтөлбөрийн хэсэгт гадаад мэдээг хүргэх болно. Орос Украины зүүн бүсэд байлдааны хүчээ төвлөрүүлж байна гэж НАТО мэдээллээ. Их Британи болон Оросын гадаад хэргийн сайд нар энэтхэгт айлчилж байна. За үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. За Оросын холбооны улс болоод Украины хооронд гал зогсох асуудлаар Стамбулын яриа хэлцээний үр дүнд Оросын холбооны улсаас Украины хойд бүс нутагт явуулж байгаа цэргийн үйл ажиллагааны хүрээнд хоёр фронтоос байлдааны үйл ажиллагаагаа эрс хумих шийдвэр гаргасан. За харин Украины талаас мэдээлснээр Оросын холбооны улс энэхүү одоо шийдвэрийн хүрээнд одоо Оросын холбооны улсын байлдааны үйл ажиллагаа эрс хумигдаагүй харин одоо байлдааны үйл ажиллагаа нэмэгдсэн гэдэг мэдээлэл өгч байна. За Украины хэд хэдэн хотууд агаарын цохилт өгсөн гэдгийг Украины талаас мэдээлжээ. Тэгэхээр Оросын холбооны улс Украины зүүн бүс нутагт зүүн болоо зүүн бүс нутаг ялангуяа Донбассыг бүрэн чөлөөлөх тэр анхаарлаа гол байлдааны хүчээ төвлөрүүлсэн гэдгийг мэдээлж байна. Тэгэхээр Оросын холбооны улс цэрэг болоод батлан хамгааллын зэвсэг техникийн татан төвлөрүүлэлтээ нэмэгдүүлж за Украины зүүн бүс нутагт байлдааны үйл ажиллагаагаа нэмэгдүүлэхээр ийм хүчээ төвлөрүүлж байгаа гэдгийг НАТОгийн ерөнхий нэрийн бичгийн дарга мэдээлсэн. За Оросын холбооны улсын талаас тааламжгүй харилцаатай улс орнуудад Оросын байгалийн хийг одоо худалдан авахд Оросын үндэсний мөнгөнд тэмдэгт рублээр төлбөр тооцоо ийм шийдвэр гаргаад байгаа. За Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин энэхүү шийдвэр буюу Оросын ерөнхийлөгчийн зарилэгт албан ёсоор гарын үсэг зурснаар за өнөөдөр буюу 4-р сарын 1-ээс эхлэж за Оросын холбооны улстай тааламжгүй харилцаатай буюу Оросын эсрэг одоо 20 арга хэмжээ аваад байгаа улс орнууд за тухайлбал Европын холбооны 27 улс, Америкийн нэгдсэн улс, Их Британи, Канада, Австрали, Швейцар, за Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудын хувьд Оросын холбооны улсаас байгалийн хийн худалдан авахдаа тус улсын үндэсний мөнгөнд нэмэх рублээр төлбөр тооцоо хийх юм шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр Оросын холбооны улсаас байгалийн хийн хэрэгцээний 50 орчим хувийг худалдан авдаг Германы хувьд бол хүндхэн одоо сорилттой нүртэл байгаа. Ийм учраас тус улсын канцлер 2 хоногийн өмнө Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинтай утсаар ярьж энэ асуудлаар бол ярилцсан байна. Тэр Германы сангийн сайдын мэдээлснээр за Оросын холбооны улстай Герман төлбөр тооцооны асуудал дээр тохиролцоонд хүрсэн. Герман улсын зүгээс Оросын холбооны улсаас байгалийн хийн худалдан авахдаа одоо еврогоор төлбөр тооцоогоо үргэлжлүүлэн хийх болсон гэсэн мэдээлэл өгсөн байна. Тэгэхээр Германы хувьд Оросын холбооны улсын Газпром компани руу одоо еврогоор төлбөр тооцоогоо шилжүүлж за түүнийг одоо рубль болгохоор ийм талууд тохиролцсон байна. За хоёр улсын экспертүүд төлбөр тооцооны систем одоо өөрчлөгдөж байгаатай холбоотой цаашдаа авах арга хэмжээ за рублээр цааш төлбөр тооцоо хийх боломжийн талаар одоо судлахаар болсон гэдгийг талууд мэдээлсэн байна. Тэгээ Оросын талаас хэрвээ эдгээр улс орнууд рублээр төлбөр тооцоогоо хийхгүй одоо татгалцсан тохиолдолд Оросын холбооны улстай байгуулсан байгалийн хийн худалдан авах гэрээгээ одоо цуцлах боломжтой гэсэн мэдээллийг л өгсөн. За Америкийн нэгдсэн улс болоод Их Британи тагнуулын байгууллагуудын өгсөн мэдээлэлээр Оросын холбооны улс одоо ерөнхийлөгч за өрөндийн улс орнууд Оросын эсрэг тавьсан энэ 20 арга хэмжээний
талаар одоо Оросын албаны улсын ерөнхийлөгч бодит одоо мэдээлэлгүй байна. За түүний зөвлөхүүд нь дайны үйл ажиллагаатай холбоотой одоо бодит мэдээллийг ерөнхийлөгч Путинд бол бодитоор хангахгүй байна гэсэн мэдээллийг бол өрөндийн хэвлэл мэдээллийн хэрэглээ. Ялангуяа одоо CNN, BBC зэрэг мэдээллийн хэрэгсэл онцолж байгаа юм. Тэгэхээр Оросын албаны улс одоо энэ эсрэг тавьсан өрөндийн хориг арга хэмжээ Оросын эдийн засагт ямархуу одоо хохирол учруулах. За үүн талаар одоо бодит дүр зураг төсөөлөл Оросын албаны улсын ерөнхийлөгчд байхгүй байна. За Украинд явуулж байгаа дайны үйл ажиллагаатай холбоотой одоо бодит мэдээлэл мөн одоо тэр хангагдаагүй гэдгийг хэд хэдэн одоо баримтаар бол нотолсон. За харин Оросын Кремлийн төлөөлөгч энэ мэдээлэлтэй холбоотой зарим мэдээлэл хийсэн. За учир нь Украинд болж байгаа дайны үйл ажиллагааг одоо Кремлээс илүү цагаан ордон мэднэ гэдэгт бол би итгэхгүй байна. За Оросын холбооны улсын одоо ялангуяа энэ Оросын холбооны улсын ерөнхийлөгч за цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа багийнхантай хэрхэн одоо хамтарч ажиллаж байгаа. За бидний хоорондын одоо үйл ажиллагаа, дотоод үйл ажиллагаа, стратеги за цэрэг байлдааны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар одоо биднээс илүү одоо мэдэх учиргүй гэдэг. За энийг бол үндэслэгүй гэдгийг нэцаасан байна. За CNN, BBC-ийн онцлсноор бол хэрвээ Оросын албаны улсын ерөнхийлөгч болоод энэ зэвсэгт хүчнээс өгч байгаа үүрэг даалгаврыг Оросын цэргүүд мөн одоо дагаж биелүүлэхгүй байгаа, татгалзаж байгаа. За генералууд, Оросын генералууд тус улсын ерөнхийлөгчдийн хооронд одоо энэ үзэл бодлын маргаантай зөрчилтэй байдал үүссэн. За ийм учраас Украинд болж байгаа дайны үйл ажиллагаа Оросын албаны улсад амжилт олохгүй байна. За ийм учраас энэ улсын цаашдаа энэ одоо Украинд болж байгаа нөхцөл байдлыг намжаахын тулд Оросын албаны улсад буулт хийх шаардлагатай гэдгийг Америкийн зүүн Европын улс оронд сууж байсан элчин сайдууд замун экспертүүд онцолж байгаа юм. За Кремлийн зүгээс за цагаан ордон болоод Америкийн тагнуулын байгууллагууд Оросын албаны улс энэ одоо явуулж байгаа энэ цэргийн үйл ажиллагаа Украинд болж байгаа бодит нөхцөл байдлыг одоо биднээс илүү мэдэх учиргүй гэдгээр одоо няцаалт өгсөн байна. За Оросын албаны улсын гадаад хэргийн сайд энтхэг улсад их 2 хоногийн ажлаа өчигдөр эхлүүллээ. За тэрээр өнөөдөр энтхийн ерөнхий сайд болоод гадаад харилцааны сайд нартай хоёр талын харилцаа хамтын ажиллагааг за бэхжүүлэх хүрээнд өргөн хүрээнд санал солилцно гэдгийг мэдээллээ. За хоёр улс бүс нутгийн болоод олон улсын төвшөнд хамтын ажиллагаагаа сүүлийн жилүүд эрчимтэй бэхжүүлж байгаа. За ялангуяа батлан хамгаалах болоод эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа Оросын албаны улс болоод энтхийн хооронд бол сүүлийн жилүүд улам бэхжиж байгаа учраас энэ одоо хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар за хоёр тал за боломжтой хамтын ажиллагааны төрлүүдийг нэмэгдүүлэх, гадаад харилцааны багтаамжаа улам нэмэгдүүлэх талаар одоо талууд дэлгэрэнгүй санал солилцсон гэдгийг мэдээлсэн байна. За өчигдөр Их Британий гадаад харилцааны сайд, Оросын гадаад харилцааны сайдтай одоо давхцаж одоо айлчлал хийлээ. Тэгэхээр Их Британий гадаад харилцааны сайд өчигдөр энтхийн гадаад хэргийн сайдтай хийсэн хоёр талын хамтын ажиллагааны хүрээнтх одоо гол яриа хэлцээнийхээ хүрээнд эрчим хүч болоод одоо кибер аюулгүй байдлын чиглэлээр бол хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон байна. Тухайлбал энтхэг улс нь ногоон эрчим хүчийг дэмжих хүрээнд нэгсэндээ энэ байгаль орчинд хор хөнөөлтөй одоо эрчим хүчний технологиудыг бууруулах чиглэлээр энтхэг олон улсад өгсөн амлалтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг энэ хөрөнгө оруулалтаар нэмэгдүүлэхээр амласан. За ийм учраас Их Британи улс 70 сая одоо фунт стерлингийн хөрөнгө оруулалтыг энтхийн сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг өчигдөр тус улсын гадаад харилцааны сайд мэдгдсэн байна. Түүнээс гадна хоёр улс хамтарч кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх чиглэлээр одоо Их Британий талаас бол хөрөнгө оруулалт хийн за хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ гэдэг амлалтыг Их Британий гадаад харилцааны сайд өгсөн байна. За өчигдөр мөн энтхэг улсад Их Британий гадаад харилцааны сайдын айлчлалаас гадна сүүлийн өдрүүдэд тус улсад Мексикийн гадаад харилцааны сайд, Америкийн нэгдсэн улс болоод Нидерландын үндэсний аюулгүй байдлын төлөөллийн гол төлөөлөгч нар энтхэг улсад айлчилсан. За энэ айлчлалууд нь Оросын албаны улсын энтхэгт хийж буй айлчлалыг одоо сөргүүлж тавьсан айлчлал боллоо гэдгээр олон улсын одоо шинжээч ажиглагч одоо таймлан бичсэн байна. За ингээ үзэгч та бүхэндээ энэ удаагийн гадаад мэдээ сонирхол үзсэн явдал баярлалаа.
Басан гарагийн мэдээлэл хөтөлбөртэй хамт байсан үзэгчдэд баярлалаа. Амралтын өдрүүдийг аюутгахтаа сайхан өнгөрүүлээрэй.